Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастын цоо шинхэн дугаар үгээр эхэлж байна. Formation Mongolia-гийн эмч, Азгүй болон Саруул нартайгаа дараагийн сэдвээр ярилцахад бэлэн болсон байна. Миний бие эм зууч мөнх ундрах байна. За, манай дараагийн сэдв бол хамрын нулимс гэдэг сэдвтэй байгаа тий. За, ойрд юу яцгаана? Хамраараа одоо уйлдаг хүмүүсийн тухай өнөөдөр ярилцгаана шүү дээ. Гадаач дулаарж гин. Яг дулаараад гоё болж гин тий гадаа. Та хоёроор маань сайхан гадаад дулаараад гоё юм уу? Гадаад дулаараад гоё юм л да. Гэтэ энэ жил өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад арай ийшт хамраараа уйлах гэдэг. Харшиллаараа ийшт эхэлж байна тий. Арай ийшт эхлээд байна. За, ер нь л одоо нэг хавар тий дулаа улирлаар эхэлдэг улирлын чанартай харшлын улирал эхэлж байна. Тэгээд одоо энэ жил бол жилээ бодох юм бол илүү урт хавар болно. Илүү удаан дулаан явна. За удаан дулаан явна гэдэг чинь одоо илүү их урамлууд тоосоо гүвнэ. За тэгэхээр одоо нэг хамрын харшил одоо үүсдэг тий. Одоо нэг улирлын чанартай харшилтай хүмүүсийн хувьд бол цовлон бол 3-4 үргэлжлэх ийм одоо жил болно гэж хэлээ. Гэтэ энэ жил бас харьцангуй ийм өөр төрлийн харшлуудын суурь бас их баг шиг байна тий. За, ургамлын харшил гэснээс бас бид нар сэдвээ бас жоохон танилцуулж тий. Хамрын нулимс гэдэг сонирхолтой гарчиг байгаа. Сэдв энэ нь болохоор яг харшлын тухай тий. Хүмүүс нүдэрээч хамраараач зэрэг уйлдаг улирал одоо эхэлж байна. Тэг бид нар сэдвээ ингэж өгсөн байгаа. За, ургамлын харшил гэснээс бүгдээрээ айгүй сонирхолтой кейс яриад сэдв рүү оръё. За, би та нарт одоо нэг гоё зурагчин бүсгийн кейсийг ярьж өгье. За, нэг нүд маань цэцгийн талбайн дунд уйлдаг, харин зүрх маань баярлдаг гэсэн ийм сэдвтэй. Одоо яг юм бодит хүний кейс байна. Энэ нь зурагчин эмэгтэй. За, байгаль дуртай гэрэл зурагчин бүсгүй байгалийн зургийг өдөр бүр дардаг байваа. Гэвч ургамлын харшил маш хүчтэй хөдөлдөг учраас нүд нь улааж, хамраас нь нус гоожож, зураг дарж байхдаа нэг гараараа камера, нөгөө гараараа салфетка барьдаг болсон гин. Тэрээр хэлэхдээ би байгалыг үнэхээр хайрладагч, надад хариуд нь нулимс бэлгэлдэг юм шигэ гэж жиргсэн байна л да. Энэ бол бас хүмүүс тохиолддог. Бодит кейс тий. Тий, одоо ер нь бол нийтлэг тий. За, ер нь одоо 4 сараас 11 сар хүртэл бол бид нар бол улирлын чанартай харшлын улирал гэж ярьдаг. За, тэгээд энэхүү одоо харшлыг өдөөж байгаа зүйлүүд бол маш олон төрлийн ургамлууд. За, жишээ нь одоо нийслэл хотод маань бол 120 гаруй төрлийн ургамал ургадаг гэж үздэг юм билээ. За, тэгтээ тэдгэрийн одоо шарилж луйлтоо өгнүүд эсвэл өдөө ургамлууд одоо ихийг нь илүү тоос одоо дэгдэж харшлын чанартай одоо өдөөгч болдог гэж үздэг. За, одоо ялангуяа 4-7 сард бол модлог ургамлын илүү их тоосч үлдсэн. Одоо та анзаарсан бол одоо манай хот өгчлөгийн одоо модоо тайраад эхэлсэн байна шүү дээ тий. Ер нь бол жил болгон модоо дайрах учир нь харшил өдөөгчийг бууруулах гэж одоо ийм арга замыг хийж байгаа л гэсэн үг байна. Бас нэг шарилж тий. Ерөнхийдөө бол ургамлын харшлын Монголд яг дийлэнхэн шарилж төлөвлөлийн төрлийн ургамлаас шалтгаалдаг тий. Ерөнхийдөө бол бас Монголд 10 хүн тутмын 3 нь харшилтай. Тэр дундаа одоо тэр 10 хүн тутмын 3-ны 80% нь ургамлын тоосны харшилтай гэж үздэг юм лээ. За, тэгээд бүр Улаанбаатар хотод бүр илүү их байдаг. Улаанбаатар хотод бол 5 хүн тутмын 2 нь харшилтай гэж үздэг юм лээ. Тэгэхээр бас энэ хотчлолтой бас хамааралтай ургамлын харшил үүсэж байгаа бах тий. Ер нь бас хотчлолтой гэж бодохоор та бас яг яагаад одоо энэ харшил илүү хотчоод байна тий. Үүнтэй яагаад юм шалтгаан одоо хотын хөгжлөөс болоод төсөөлсөн зүйл байдаг. Миний хувьд бол яг нэг хүмүүсээ сонсоход нэг хотод өссөн хүүхдүүд, хотод байнга байдаг хүмүүс хөдөө гарахаараа нэг ерөөсөө ургамалт ойр байж үзээгүй хүмүүс гинт хөдөө олон ургамал донд орчгоороо тэндээсээ гинт харшилтай болоод хүрээд ирсэн гэж айгүйх ярьдаг. Тэгэхээр яг хөдөөний хүмүүс маань илүү ургамал цэцэг өвс ногоотойгоо ойр байгаа учраас тэрэндээ төрхөөсөө тасан цогцолтой болсон байт юм болов уу. Тэгээд яг хотын хүмүүс маань барилга байшин дундаа явж хагаад яг гинт нэг яг зам болоод амралт зугаалга эхлэхээр хөдөө гардаг. Тийм гуртал яг тэр
ургамал тоосоо хайцсан үед гараад тэр нэлээд хөдөөгöd байгаа юм болов. Бас яхаа нөгөө огт үзээгүй те өдөг чинь харшлыг үүсгэж байх бололцоотой байх нь шүү дээ те. Тэгээс хотод байгаа хүмүүс нь арай нөгөө цөөхөн төрлийн одоо ингээд ургамлуудтай ерөөхдөө бас ингээд ойрхон байгаа. Хөдөө харах юм бол бид нар ч нөгөө арай олон төрлийн те бүх төрлийн бараг ингээд нөгөө ургамлуудын тоост илүү ойрхон ерөөхдөө амьдардаг. Одоо ер нь бол таад бас тодорхой мэдээллүүдээс харж ирсэн шүү дээ. Ер нь бол нийслэл хотод одоо ингээд утаа алгуулсан. Гэтэл одоо хаврын шороо тоосны дэгдэл асар өдөр. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн эхэлж гин дулаарч гин. Тэгээ хөрс ямар нэгэн чигшил авч өгөхгүй байна. Энэ дээр бас нөгөө хот төлөвлөлтийн бас ногоон байгууламж баг байгаа те одоо тоос дэгдэлт өндөр гэж үздэг. Миний бодлоор бол ер нь бол одоо хэдий одоо хотод одоо ногоон байгууламж байхгүй ч гэсэн өндөр хөгжилтэй одоо ногоон байгууламжтай одоо орнууд ч гэсэн бас энэ эдгээр улирлын чанартай харшлууд дэгдэж л байдаг. Энд яг юу нөлөөлөд байгаа гэхээр тухайн байгалийн орчны экосистем одоо экосистем. Өөрөөр хэлбэл одоо бид Улаанбаатар гэдэг газрын экосистемийг өөрчлөөд хотын одоо тэр ногоон байгууламжийг өөрчлөөд нэгэн төрлийн ургамлаар одоо зөнгөлөн байлгаад ирэхээр тэдгээрийн одоо тоосны дэгдэлт илүү их болждаг талдаа. Эсвэл тэнд илүү одоо нөгөө нэгэн төрлийн ургамал дасан зохицоод эргээд бусад төрлийн одоо ургамлын тоосчгтанд тасаж өгдөг. Эндээс үүдэлтэй хотчлолтой холбоотойгоор харшил илүү их дэгддэг болов гэж төсөөлж бодож байна л даа. Тэгэхээр ер нь бол байгалийн экосистем гэдэг зүйл өөрөө чухал гэж харагдаж байна. Тэгвэл бүгдээрээ ургамлын харшлаас те яг энэ улирлын чанартай ядаж яаж сэргийлэх те яаж өөртөө багж гисэн хамгаалах уу тэр талаар зөвлөмж гэнэ үү? Гэтэ ер нь бол өмнөх жилүүдийг бодоход бол бид нар харьцангуй одоо яг ургамлын тоосны харшлаас сэргийлэх боломж илүү өндөр болчиход байгаа шүү дээ. За тэгэхээр одоо бид нарыг одоо бүр жоохон байхад ч юм уу тэр нөгөө HEPA шүүлтүр ч юм уу эсвэл цонхондоо ямар нэг нөгөө фильтрийг боломжгүй байсан. За одоо бол бид нар ядаж нөгөө цонхон онгойлголоо гэхэд янз бүрийн одоо нөгөө цонхондоо ингээ фильтр хийчих болж байна. Одоо нөгөө агаар цэвэршүүлэгч асаачж болж байна. За тэрнээс гадна ерөөд яг бүр чухал алхмууд гэдэг юм бол яг нөгөө ургамлын тоосчлт өндөр байгаад байгаа. Ялангуяа нөгөө үүрээр өндөр байдаг. Тэгэхээр нөгөө 5-аас 11 цагийн хооронд. За үдээс хойш гэх юм бол тийм өглөөний. За үдээс хойштой гэх юм бол 4-өөс 8 цагийн хооронд аль болох цонхоо онгойлгохгүй байвал зүгээр. За тэгтээ бид нар тэр үеэр чинь нөгөө 100 ч гэсэн бидний яг нөгөө ажлын нөгөө идэвхтэй үед байгаа штэ тэр үеэр. Тэгэхээр тэр үе дээр нөгөө гадаа гарсан ч гэсэн бид нар аль болох нөгөө чихтэй юм амны хаалтаа зүүх хэрэгтэй, шил зүүх хэрэгтэй. За маш нөгөө амин дэмтэй хоолой одоо идэх хэрэгтэй. За дээрэс нь ерөнхийдөө нөгөө юу яд юм бэлээ. Нойр бас. Тийм нойр их чухал нойроо бас аягаас авах хэрэгтэй. Хэд нөгөө ядрахгүй байх хэрэгтэй гэдэг ерөнхийдөө ийм зөвлөмжүүдийг ер нь дагцсан байхад баг. Тэгээд бас нөгөө нэг хот тогтчлолтоор ярьсан шиг яг хүмүүсийн нөгөө харшил эхэлж байгаатай холбоотой бид нарт нөгөө шарилж бол угаасаа амиг олон хүмүүсийн харшлыг өдөөдөг. Тэгэхээр бүгдээрээ нөгөө нэг шарилжаа тэгшлээ үнцээр нь авахгүй. Шарилжаа зүгээр нөгөө нэг хадыг тэгшлээ жижиглээ гэж яриад байдаг тий. Тэр талаар бас тийм бид нар ч нөгөө өвөл болохоор ингэдэг шүү дээ. Нөгөө цаас оронгууд ойр орчныхоо нэг 50 метрийг цэвэрлэчихье гэл ингээл ярьдаг шүү дээ. Тэрэн шиг ерөнхийдөө бүх газар л өөрсдөө хин хинийхэн төлөө ч юм уу ойролцоо байгаа нөгөө шарилжуудаа ингээ хадчих юм бол их зүгээр гэдэг. Гэтэ үүнд Улаанбаатарт байгаа. Ялангуяа нөгөө нэг энэ ургамлын тоосны харшилтай хүмүүсийн бараг 85-аас дээш хүн тэр чигтээ нөгөө хөл газрын ургамал буюу энэ нөгөө шарилжлуул 5 салаатаас харшилтай байдаг байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө 5 одоо ялангуяа мэдээж нөгөө шарилжаа хизэн түүхийн гэдгээр намар ингээд түүж мөгөөд байдаг тийм хүмүүс. Тэгэхээр тэр нь бол ерөнхийдөө жоохон буруу хаад байдаг. Хизэн түүх хэвээр ихэр яг нөгөө шарилж маань өөрөө тоосоо хүртэхээс өмнө за ийм нөгөө дүнгиж ургаж байгаа үед ч юм уу 7-аас 10 см орчим байлгаад ерөнхийдөө хатчих юм бол тоосоо ядаж нөгөө гүг гэсэн үг байхгүй. За тэгээ шарилж уул нь бол бид нэр ингээд одоо нөгөө хөл газрын ургамал гэж яриад байгаа шүү дээ. Гэтэ хөл газрын ургамал байсан ч гэсэн шарилж өөрөө биднэрт бас ашиг тусаа үзүүлэг ургамал байхгүй юу? Ямар одоо ийм ашиг тусаа үзүүлээд байгаа юм гэхээр за одоо зарим нэг одоо ийм эмийн түүхийд бас болдог. За дээрэс нь өөр бас юунд хэрэгтэй болдгийг гэхээр зарим нэгэн цус гоожмдох хүчинд бас хэрэгэлдэг гинэ. За дахиад өөрөө шарилж юунд хэрэгтэй болдгийг гэхээр тухайн одоо тэр газрын экосистемийг илүү тэнцвэртэй болгоход за нөгөө ингээд бид нар чинь нөгөө тэгшлээд ингээд тайраад байгаа штэ. Тайраад тахлаар тухайн газар дахиад өөр төрлийн ургамал ургахад
тэр хөрсийг нь илүү бэлдэж өгдөг шарилж. Тэгэхээр бас бүр мөсөн нөгөө бүр ингээд аваад авахгүй тайраад үнцээр нь аваад авахгүйгээр ингээд тайраад жижиглээд. За тэгээ нөгөө юу чинь шарилж чинь нөгөө олон нас ургамал штэ. Тэгэхээр эхний нөгөө ийм дөнгөж одоо ургаж авах үед нь одоо ингээд 7-10 см-аар ингээд тайраад аваад тахлаар дараа жил нь бас урахгүй ч байдаг бол бас байдаг. Аха. Тэгвэл ер нь бол хөрсөөч гэсэн бодсон бусад ийм ургамал ургаах та нөхцөлийг бас шарилж бүрдүүлэхэд тусалдаг байх нь. Ер нь бол одоо сая бидний ярьсан одоо ингээд харшлаас хамгаалах те урьдчилан сэргийлэх аргууд нь бол өдөөгчөөсөө илүү хамгаалсан аргууд болж байна шүү дээ тий. Ер нь бол аль болох харшил үүсгэж өдөөгчөөсөө хол тий. Ерөнхийдөө бол харшлын хамгийн чухал зөвлөмж бол харшил өдөөгчөөсөө хол байг гэдэг зөвлөгөө өгдөг тий. Тэгвэл бас нөгөө нэг сэргийлэх арга бас байгаа тий. Гэртээ чигтээ цэвэрлэгээ хийх. Тэ нөгөө гэрийн цонхоо хаацсан. Тэ аль болох нөгөө харшлын уйлал эхэлж байгаад хевсээ хол байлаа тий. Хевсээ хураах гэдэг. Одоо ч нөгөө яг бас л нөгөө тоосыг янз бүрийн ингээд одоо аргаар ингээд цэвэрлээд байдаг юм тохиолдол зөндөл байна л да технологи. Гэхдээ одоо нөгөө бараг л айл болгонд нэг юм хевсэн зэр бол байж л байгаа шүү дээ. Бас хевсэн зэр дээрээс нь нөгөө бидний гар хүрэхгүй хэсгүүд байдаг цэвэрлэгддэггүй хэсгүүд тэн дээр маш их хэмжээний юм тоосчлууд байгаад байдаг. Түрийн нөгөө зөвлөмжүүдээс бас нэг чухал зөвлөмжийг бүр хэлхээ мартчихаж. Тэрний үед ингэ тэгэхээр бид нар чинь нөгөө ингээл өдөржингөө нөгөө ургамлынхаа тоосонд нөгөө ингэ дарагдаа яваад байгаа шүү дээ. Тэгж дарагдаж явж ирсэн гэртээ оронгодоо шууд унтаад өгдөг байхгүй юу? Тэгэхээр яг тэр нөгөө ургамлын тоосонд ингээд илүү их нөгөө дарагдсан байгаа хуснуудаа бид нар тэр доор нугаах нь. За дараагийн нэг зөвлөмж гэх юм бол хамгийн гол юм нөгөө үсэн дээр тогтсон байгаа тоосонцрууд ургамлын тоосонцрууд. Тэгэхээр бид нар орой унтахаасаа өмнө заавал усанд орсон байх хэрэгтэй. Тэгэхээр усанд орж иж нөгөө бидний арьсан дээр тогтсон, үсэн дээр тогтсон тоосонцруудыг бид нар алга болгож иж орой унтахад илүү таатай болно гэсэн үг. Ялангуяа одоо харшилтай хүмүүс тийм харшилтай хүмүүс бас нөгөө арьсны харшилтай хүмүүс тохиромжтой байхгүй айгүйх цатнаа өсдөг. Тэгэхээр орой усанд ороод унтахаар одоо тэр тухайн цатнаа багсаж тайвширч тэгээд маш сайхан амарч болдог. Тэгээд тухайн арьсны харшлууд нь ч гэсэн сайхан зөөлөрч хатдаг байхгүй. Нөгөө түрүүн бас хивс ярьж хахад өөр юмрээ хазаад орчтой. Тэгэхээр нөгөө хивсэн дээр бидний гарт харагдахгүй яг тэр нөгөө цэвэрлэх одоо тэр процесс ерөөсөө цэвэрлэгдэхгүй байгаа хэсгүүд дотор ч гэсэн ерөөдөө ургамлын тооснаас гадна нөгөө гэрийн тоосонцрууд за бүх төрлийн тоосонцрын хашигчсан байгаа гэсэн. Ахаа тэгэхээр ерөөхдөө бол гэрт бол яг ургамлын тоосноос гадна яг тоосны харшил, тоосны гачиг маш их үүсдэг тий. Яг нөгөө нэг орон дээр тэгээд хивсэн цар дээр тий матрас гэдэг энтэй холбоотой бас нэг юм кейс бодит кейс байна л да. Тэгээд бүгдээрээ тоосны харшил руу орох хэвгүй. За энэ дээр бол яг бидний саяны ярьж байгаа шиг гэртэн тоосны харшил үүсгэгч нь байсан ийм кейс ярих чинь. За миний унтлагын өрөө бол дайсан маань байжээ гэдэг ийм бодит кейс шүү заяа. 35 настай ир өглөө бүр босгоод хамран битүүрч гисэн нүдэн захтанчихсан байдаг гэжээ. Тэгээд яг нөгөө эмчэд үзүүлээд ч ойлгохгүй байрсан чинь эцэст нь яг харшлын тест өгөө шалгуулсан чинь за өөрийнх нь орны матрас болон хевсэн цэр дээр тогтсон тоосны гачиг агаарын чигшил зэргээс болоод тоосны харшилтай болцсон байна гэж дүгнэлт үүссэн. За тэрээр бас хэлэхдээ гэр орон минь тухтай газар шиг гатлаа заримдаа миний хамрыг бүр урсгаж байдаг шүү. Бас л амар уйсан байна. Харин тий өглөө босгоод л угаасаа нуссан гоожчихсан тий нүдэн захтанчихсан байдалтай байсан. Ер нь бол одоо гэрийн тоосонцоороос үүссэн одоо тоосны одоо төрлийн харшил маань бол дэлхийн нийтэд бол хүн амын ер нь бол 10% өртөгдөг гэж үздэг. За тэгээд эндээс одоо яг ялангуяа амьсгалын замын одоо астмтай хүмүүс. За бронхын астмтай хүмүүс бол илүү энэнд одоо сэтэрч өртдөг. Өөрөөр хэлбэл тоосны одоо харшлаас болж одоо бронхын астмтай өмнө 90% нь одоо тэр тухайн бронхын астм гэх зүйл нь сэтэрч идэг юм онцлогтой гэж үздэг юм байна л да. За ер нь дэлхий дээр ганцхан л газар тоосны харшил байхгүй гэж үздэг. Ямар газар вэ? Тэр нь бүр ганцхан газар тийм. Угаасаа тоос бол угаасаа л чиглэг, хачиг бол яг чиглэг, дулаан халуун газар байдаг. Тэгэхээр Антарктикт л байхгүй гэж байна. Хамгийн хүйтэн газар л. За тэгэхээр ер нь бол тоосны хачиг маань өөрөө бол дулаахан чиглэг орчинд байна. Түрүүний хэлсэн газруудад илүү хилбэг байдаг байна.
Тэгэхээр үүнээс бас сэргийлэхэд бол одоо яг хаврын улирал тоос дэгдэж байгаа энэ үед бол чигтэй цэвэрлэг бол маш чухал байдаг байна. Одоо ер нь бол дэх үе бодвол харьцангуй тий чигтэй цэвэрлэгээ нээж одоо машинууд ч ихсэж जैन тий хүний одоо аргыг илүү хөнгөвчлж जैन тэгээд давхар нөгөө агаар цэвэршүүлэх гэж гоё юм байна тий агаар чигшүүлэх гэж бас гоё юм байна. Тэднээс ашиглаад бас харшлаа өдөөхгүй байж болох нэ. За тэгвэл бас түгээмэл үүсдэг аршлуудаас одоо энэ тоосны аршил байна тий ургамлын аршил байна. Тэрнээс гадна бас Монголд ч гэлтгүү дэлхийд дахинд одоо түгээмэл байгаа бас нэг аршил байна л да. Тэр нь амтны гаралтай аршил. Одоо яг нөгөө судалгаагаар ялангуяа солонгосчуудын нохоо муурт хийжих нь амар ихсчихсэн. Ялангуяа бүр хүүхд төрүүлэхгүй баг нохоо муураад хийжигээд амьдрий гэж байгаа хүмүүс ч айгүй л болсон. Тэрийгээ дагаад яг нөгөө амтны аршил айгүй ихсэж байгаа юм байна л да. Одоо тэр ялангуяа Монголд бол муурны аршилтай хүмүүс айгүй их. Тэгвэл сүүлийн жилүүдэд ч гэсэн муурт хийжих хүмүүс айгүй их ихссэн те гэсэн холбоотой байх. Энэ бас ер нь бол нэлийн түгээмэл асуудал гэдэг те. Тэгээ ер нь бол амтны гаралтай харшлыг хамгийн анх муурнаас илрүүлж ирсэн л та. Тэгээд ер нь одоо ширхэглэг үстэй шивүү нарийн үстэй нас та тий муурны зүйлийн амттад хүртэл одоо энэ харшил өдөөгч уураг байдаг гэж үздэг юм. Ер нь бол уураг үсний одоо уургууд эсвэл зарим нөгөө амтныхаа шээсэнд нас энэ харшил өдөөдөг уургууд бас байдаг гэж үздэг. За одоо манайх ер нь алдаан тийм гой бодит кейстэй явж байгаа. За энэ удаадаа болохоор амтны тухай кейс ярьж үгэй. За амтанд болохоор би хайр дурлалтай харшилтай байж гэдэг сэдвтэй. За 29 настай бүсгүй найз залуутайгаа болцож эхэлсэн. Болцох болгонд нь л нүтэн захтнаж хамар битүүрч цээжээр нь өвдөж эхэлдэг байваа. Эмчэд үзүүлтэл нохоод хижээдэг одоо залуугаасаа харшилтай байна гэж хэлсэн. Энэ бол мэдээж жоок байсан. Тэгээд найз залуу нохооны одоо нохог гэртед хижээдэг байсан. Тэгээд ерөөхдөө бол нохооны харшилтай байсан. Тэгээд найз охин нь найз залуугаасаа нохоогоо сонгох уу, намайг сонгох уу гэдэг асуулт асуусан. Тэгээд тэр биш би нохооноос нь харшилтай ерөөхдөө бол байсан гэж юу нь бол хошгонж ярьсан. Гэхдээ яхаа нөгөө нэг одоо хайртай амтнаа хадгалж авч үлдэхийн тулд хамт байхын тулд бас айгүй хичээл зүтгэл гаргаж байгаа харагддаг те хүмүүс бас. Тэг. Ер нь бол одоо тэр нохооныхаа арьс үснээс одоо ингээд харшилж байгаа үед бол одоо тэр тухайныхаа байн арчилгаа чухал болж таарах нь шүү дээ. Тэгэхээр гэхдээ ер нь л ихэнх эмчнэр бол зөвлөхдөө бол аль болох харшил өдөөгчөөсөө хол байна. Тэгэхээр ер нь бол сонголтыг хийх одоо шаардлагатай л болох юм те. Тэгээд тухайн үед ямар нэгэн зөвөр илрээд байгаа бол те. Юунаас харшилтай байна гэдгээ ерөнхийдөө илрүүлэх нь бас чухал. Тэгжээж тэр хүн нөгөө одоо юунаас сэргийлэх ёстой, яаж сэргийлэх ёстой, ямар эмчилгээ хийх гэж болвол. Яг тэгэхээр яг хүмүүс нэг буруу харшил эмчлэх аргууд айгүйх байгаад идэх те. Тэнгүүрт угаасаа мэдээж ирэг имээсэн ороод харшил хөдлөөд байна. Тэг яг үндэ юугаас болж байгаач мэдэхгүй нэг харшлын юм аваад гарчдаг. Эсвэл за бүр нэг дээр үеийн ч юм уу одоо арайж байхгүй л хаалта. Нөгөө нэг хүмүүс тийж ярьдаг шүү дээ. Ардын уламжлалт арга гэх юм уу? Голой залгуулах ч юм уу те. Тэг маш сонон тийм юмнууд байдсан. Зарцааны хөлбөрсөн. Голой хүмүүс ер нь бол ягаад голойг одоо залгуулж ирсэн юм одоо ер нь. Гэтэ намайг ч гэсэн яддаг дөөс шүү дээ. Анх нөгөө яг ингээл хашилтаа гэлтэнгүүд голойг амдаар нь залгиж байгаа. Тий. Эсвэл нөгөө царцаа ингээд одоо баг ингээд бүнд ингээд барьж агаад баг зажилчих ч үл ер нь бол тиймэрхүү юмнууд бол зөндөл хэлдэг байсан. Харин би бол голойг амар их сонсчихсан. Тэ нөгөө нэг голой зундаа 3 удаа залгичаар гайгүй болчдаг ч гэлээ. Тэг яг нөгөө нэг голой нь болохоор ургамлын нөгөө нэг шимтэй юмыг идэж яадаг л тийм тэгж хоолдог болохоор илүү одоо гаршилт сайн нөлөөтэй байсан юм Шимтэй шүү. хоолт хичээл эзэн ч гэсэн тэр өөрөө боловсруулж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол яг голио тэгээд ногоон царцаа тий. Энэ дээр бол яг Монголын уламжлалын эмчилгээний бас судалгааны ажлууд байт юм билээ. Гэхдээ яг голиог залгаад эмчилгээ гэсэн зүйл бол байхгүй. Ихэвчлэн царцааны хандналууд өөрөөр хэлбэл голио царцааны
хатаасан хандмал, дээрэс нь спиртэн хандмалуудыг бол эмчилгээнд хэрэг оруулаад үр дүнгуудыг бас олон талаас нь судалсан юм юу вэ. Гэхдээ яг энэгээр эдгээр эмчилгээний аргууд нь хаашилт сайн гэсэн одоо яг судалгааны үр дүн гарсан зүйл байхгүй. Ерөнхийдөө бол зарцааны хандмал юунд сайн бай гэхээр ямар нэгэн шархны эдгэрэлтэнд сайн, өрөвсөл шархны эдгэрэлтэнд сайн. Дээрээс нь зарим төрлийн хор тадрын эсрэг үйлчилгээтэй байж болцошгүй гэсэн урьдчилсан одоо судалгааны одоо үр дүнгууд гарсан гэж үздэг юм билээ. Тэгэхээр бид нэр бол одоо энэ дээр бас яг нийтлэг шинжилгээ ухаан талаас бас мэдчихвэл зүгээр. Тийм. Одоо нөгөө харшил гэхээр хүмүүс түрүүний ярьсан шиг эмээсээ ороод тий дураараа юм авчдаг. За тэгээд бүр түгээмэл нь бол дааврын юм тариа маш их хэрэгэлдэг. Тэг хүмүүсийн бас нөгөө ойлголтоор дархлаа муудаад миний дархлаа унтсан, миний дархлаа амар суларсан байгаа болохоор миний харшил өдөөгдсөн байна. Харшилтаа болчлоо. Дархлаа маань суларч явж байгаа л гинт мэддэхгүй нэг харшилтаа болцсон гэж яриад байдаг. Тэгвэл яг дархлаа муудахаар, дархлаа сулархаар харшил нь яг илүү өдөөгдөөд харшилтаа болоод ам уу? Яг нийтлэг тэгж ойлгоод байна шүү дээ, тий? Ер нь. Тийм, миний юу яачлаа? Дархлаа аягүй суларсан юм шүү байна. Ядраад байна. Тийм, ядраад байна. Тэгэхээр би нэг дархлаа дэмжих юм авчвал би харшлаас сэргийлж болох юм шүү. Тийм, тийм шүү дээ. Эмзүүч нар маань ч гэсэн тэг зөвлөдөг тий. Харшил дархлаач унтсан байна гэж витамин зөвлөдөг. Дөрөвний нөгөө замбрааг өргөлөө гэдэг шиг нөгөө харшлын эсрэг юмнууд маань зарим жоргоо болгогддог. Тий. Тэгэхээр энэс өвгөдөд бид нар бас яг ямар төрлийн эмийг авч байна. Тэрнийх нь гач нөлөө нь ямар байгаа гэдгийг бас төдийлэн сайн мэддэггүй байна. Ер нь дийлэнх нь бол одоо яг одоо энийг ярихын тулд дархлааны талаар нэг жоо хэлээд л та. Бид одоо ер нь дархлаа унаад байна гэж байгаа боловч харшлын уралжаа өөрөө дархлааны хит мэдрэгшил авахгүй. Эсэргээрээ нэг зүйл. Гэтэл зарим төрлийн одоо дархлааны идэвхжүүлдэг юмнууд маань бол одоо эсэргээрээ харшил улам өдөөгд байдаг. Аюултай. Тэгэхээр ер нь бол ухаан харшлыг үүсгдэг өдөөгч гэдэг нэг зүйл байт юм байна. За тэрнийг одоо өдөөгчийг хүлээн аваад тэрний эсрэг дархлааны хариу урал гүйцэтгэх төв гэж бас байт юм. За ер нь бол ТСүүд гэсэн үг байна шүү дээ. Гол нь дархлааны урвалыг бол. За тэгэхээр энэ ямар нэгэн өөрөөсөө уургийн хариу урвал үзүүлээд гүйцэтгэгч эстэй явж. За Б-эсүүд байж болно. Цаашлаад янз бүрийн одоо шигүүн мөхлөгт эсүүд байж болно. Шинжилгээний нэрээр. За тэгвэл эдгээр эсүүдээс одоо нөгөө дархлааны урвалыг өдөөдөг эсрэг биетүүд эсвэл дархлааны урвал өдөөдөг өрөвслийн медиаторууд их ялгардаг. За тэгэхээр энэ өрөвслийн медиатор гэдэг өрөвслийн уургууд нь бидний энэ одоо цахим судасыг тэлэх одоо өөрөөр хэлбэл одоо салстыг хөөлгөх одоо тэгээд нүд цаатнах ингээд энэ хариу шинжтэмдүүдийг илрүүлээд байдаг. За тэгвэл бидний нийтлэг хэрэглэдэг антигистамин нэмүүд байдаг тийм ээ. За тэгэхээр тэр өрөвслийн уургууд маань өөрөө гистамин уургууд байдаг. Тэгэхээр антигистамин гэдэг чинь өөрөө гистамины ялгарлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл энэ өдөөгчөө зүйлийг саатуулахгүй, тэр өдөөгдсөн зүйлийн дархлааг зохицуулдаг хэсгийг саатуулахгүй, яг аль хэдийн одоо гүйцэтгэж байгаа хэсгүүдийн өрөвслийн уургуудыг л зогсоодог эмчилгээний аргууд байна шүү дээ. Нөгөө талаар одоо ер нь шинж тэмдгийн дарж байгаа л эмчилгээний аргууд байна. Тэгэхээр бид өшөө одоо яг энэ харшлын үед дархлаа гэдэг зүйлийг бас арай жоохон илүү сайн ойлгож, илүү бас түүнд хэрэгцээтэй одоо бас эмчилгээний аргууд нь сонхон чухал. За бүр дааврын эмчилгээ хийлгчдэг тий. Тэгээ яг одоо болж байгаа дааврын ямар нэгэн тариа авах нь бол заавал эмчийн жороор авна. Тэгээ энэ нь ч зөв. Тэгэхээр энэ өөрөө хэлбэл маш одоо хүчтэй хүндэрсэн харшлын урвалыг бид нар энэ тариараа орох юм шүү дээ. Энэ маань юу гэж байгаа гэхээр ерөөсөл дархлааны тэр хит урвалыг үндсээр нь тогийн тасалж байгаа юм шиг. Ингээд тог тасалж байгаа юм шиг авчих юм шүү дээ. Энгийн хэрэглэхэд бол. Тэгэхээр эргээд энэ нь эргээд дархлаа дарангуулах маш том болцоо өгдөг. Тэгэхээр удаан хугацаагаар хэрэглэж болохгүй маш олон гач нөлөө. Бас нэг хүчтэй харшлын юмнуудыг бүтгэсэн удаан хугацаанд хэрэглэх юм ч гэсэн тохиромжгүй тийм. Тохиромжгүй тийм. Бусад одоо нөгөө хүмүүс чинь тэгдэж штэ. Дексаметасон зундаа нэг 3 тарь болчиход харшил ерөөхдөө хөдөлдөггүй маа гэд амнаас нөгөө ам дамжид ингээ явцсан. Тэгээд яг үнэхээр нөгөө хүнд харшил ингээ хөдөлдөг тийм хүмүүс бол яг болж байгаа таахгүй. Тэнгүүд нөгөө зарим ингээд бүр нэг зүгээр ингээ шинж тэмдэг төдий ингээд явдаг
Тэгээ тэрэндээ нөгөө ингээ амар нөгөө тэрийг ингээд хүн түлээж би бүр амар ажилттай штэ гэдэг хүмүүс хүртэл ингээ 100 хийлгээд идэг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг ингээд эмчилгээг л зүг сонгох хэрэгтэй. Тэгээ мэдээж яг энэ дээрээ тулж байгаа мэрэгжлийн эмчийн зөвлөгөө аавна. Эмчийн одоо мэдээж эмчийн өөрөө харшлах нь өдөөлт сэтэлттэй хэд хүнд байгаа. Тэрнээс нь шалтгаалж зөвлөх ийм зүйл. Тийм учраас та бүхэн одоо бас одоо дураараа бит ирлээ бас зөвлөмөр байна. Дураараа дур мэдэн бас нэг тунгийн нэвтрүүлэх аюул бас байгаа. Тэг бас юунаас харшилтайгаа мэдхгүй л хэрэглээд идэх тий. Тэгэхээр бас хамгийн чухал нь сорил тавиулаач. Юунаас харшилтайгаа эхлээ мэдээч. Тэрэндээ зохистой тунгаар яг зөв эмчилгээгээ мэрэгжлийн эмчийн зааврын дагуу хэрэглээч гэж бас зөвлөх нь зүйтэй байх тий. Тэгээд дархлаа гэж ярьснаас нөгөө нэг дархлаагаа илүү дэлгэрүүлэн ярих юм бол бас нөгөө иммуномодулятор. Тий, ер нь бол одоо нөгөө харшлын эсрэг дархлааны эмчилгээ болохоор иммуномодуляторууд байдаг шүү дээ. Одоо сүүл үед иммунотерапи. Иммунотерапи эмчилгээ. Тий, иммунотерапи эмчилгээ. Өргөн хэрэгжилж хэлсэн байна. Тий. Иммунотерапиг яг үр дүнтэй л дээ. Гэхдээ нөгөө яг иммунотерапиг хийлгэж байгаа хүндээ бас жоохон хэцүү байж магадгүй. Яг тэгэхээр тэр маань өөрөө маш удаан хугацаагаар одоо нөгөө өдөөгчд дархлаа өдөөгöd байгаа юм харшил өдөөгöd байгаа юмыг маш бага тунгаар удаан хугацаанд нөгөө тухайн хүнд ингээ хэрэглүүлээд явчихдаг. Тэгэхээр нөгөө удаан хугацааны турш хэрэглээд ирэхээр нөгөө бие махбод чинь тэрэндээ өөрөө дасаад за бүр харшилгүй болох ч юм уу эсвэл нөгөө шинж тэмдэг арай багаар илэрдэг болох боломжтой. Гэхдээ нөгөө тухайн одоо тэр одоо ямар хэлбэрээр бас хүнд өгж болтын гэхээр нөгөө ам дотор ингээд цацгаж байт юм уу гөлгүүлэгч байт юм уу эсвэл арьсан дор тарих гэдэг. За бүр нөгөө хүнсний аршил байх юм бол нөгөө багаар ингээд идүүлэх гэдэг юм явцсан ингээд удаан хугацаанд үргэлжлэнэлтэй. Тэгэхээр хүндээ бол жоохон ер нь хэцүү байдаг. Тэгээ ер нь бол иммунотерапи 3-5 жилийн эмчилгээний удаан хугацааны явцад одоо үр дүнгийн үздэг. За тэгвэл мэдээж одоо яг тухайн хүн нэг юмны одоо өдөөгчөөс харшил үүсэж байгаа бол насан туршдаа тэндээ харшилтай байна. Тэгэхээр ер нь бол иммунотерапи эмчилгээний алсын хараа нь бол ер нь бол маш үр дүнтэй гэж үзэж байгаа юм л да. Гэхдээ айгүй өндөр өртөг орох удаан хугацааны эмчилгээ бол тийм юу вэ? Судалгаар ерөнхийдөө ингээд иммунотерапигийн үеийн ингээд судалгаанууд хийгээд үзсэн чинь иммунотерапи бол ерөнхийдөө ингээд аюулгүй удаан хугацаанд хэрэглэх боломжтой эмчилгээнүүд гэдэг судалгаанууд бол ойр үед хийгдэж байгаа. За тэгвэл бас нэг юм ишлэл байт юм байна л да. Тэрэн дээр нь болохоор харшил болохоор юм гал гаргасан дураараа нөхөргөнэ. Тэнгүүт антиоксидант нь болохоор галын хор барьсан баатар гэж аахгүй юу. Тэгэхээр энэ ишлэлээс гараад үзэж гисэн харшилд бол антиоксидант маш чухал нөлөө үзүүлдэг хань тий. Энэ талаар дэлгэрүүл сүүл үед бас антиоксидантыг маш олон төрлийн эмчилгээний арга хэрэглэдэг болсон. За тэрний нэг нь бол одоо энэ харшлын уралдад одоо үр дүн одоо эмчилгээний ач холбогдлууд бас судлаад байгаа байна. За бид нар бол маш олон төрлийн антиоксидант байдаг. Хаад одоо антиоксидант гэхээр ямар төрлийн С, Е, Д. За витаминууд тий. Тэгээ шууд цитрусლууд нь тарагдаж байна. Цитрусын төрлийн жимслүүд нь тарагдаж байна. За нийтлэг бид нар бол А, Е, С витаминууд бол антиоксидант гэж ярьдаг шүү дээ тий. За сүүл үед бас олон төрлийн өшөө антиоксидантыг мэдээж бас мэдж байгаа. Маш олон төрлийн ургамлын хамт экстрактууд тий. Тэдгээр антиоксидант одоо энэч хүчтэй антиоксидант гэж ярьдаг. За энэ дундаас одоо ер нь бол ургамлын полифенол гэж ярьдаг зүйл маш хүчтэй антиоксидантын төрөлд орж байгаа. Бид витамин бол хүний биед маш одоо хэрэгцээтэй маш олон төрлийн ач холбогдол үзүүлдэг. За тэгвэл яг энтэй төстэй бол ургамлаас полифенол гэх одоо шимт хичээлэг авч байгаа. Одоо ер нь хоол хүнснээс бид нар ч одоо хэрэгцээтэй хоол хүнсний одоо уур мөрс ус өөх тосоо авахаас гадна витамин гэрзээ авч байдаг тийм үү. За тэгвэл энтэй ижилхэн фитонутрient гэдэг зүйлийг бас бид нар хоол хүнснээс авч явах хэрэгтэй юм байна. Тэр нь ерөөсөө ургамалд байдаг фармаколог үйлдэлтэй бодисуудыг хэлдэг юм байна. Фармаколог гэдэг нь хүний биед ач тус үзүүлдэг тийм төрлийн бодисууд байдаг байна. За тэгэхээр эдгээр бодисууд нь дийлэнх нь антиоксидант байдаг. За тэгээд тэдний хамгийн одоо их судлагдсан нь болохоор полифенол одоо 8 гаруй төрлийн полифенолыг илрүүлсэн байт юм байна. За тэгээд бүгдээрээ ер нь бол тодорхой хэмжээний антиоксидант чанартай гэж үздэг юм байна. За тэгээд ер нь бол харшилд полифенолууд яг яаж нөлөөлд юм бэ гэдэг 3 нөлөөлөл байт юм байна л да. Эхнийх нь дархлаа зохицуулж өгдөг юм байна. Түрүүний
Түрүүнийхтэй маш ижлэгнээр. Өөрөөр хэлбэл одоо нэгэн төрлийн гистамины ялгарлыг бууруулж өгдөг. Гистамины одоо ялгарлыг зохицуулдаг уургийн нийлэгчлийг саадуулах зам. За хоёрт нь нөгөө дархлаа өдөөгчийг хүлээн авч байгаа дархлааны идэвхжүүлж байгаа гол төв хэсэг шүү дээ. Т-хэсэг. Тэр T-helper 2 гэж ярьдаг л да. Тэр дархлааны одоо нэг харшлын үед үүсэж байгаа ургалын нэгэн хэлбэр байна. Тэр ургалын хэлбэрийг бас саадуулж өгдөг гэж байна. Тэгэхээр полифенол маш олон түвшинд нь зохицуулж өгч байна. Өөрөөр гистамины түвшинд нь зохицуулж байна. Үүсдэгчийн түвшинд гэсэн үг шүү дээ. Тэгээд зохицуулагчийн түвшинд нь бас зохицуулж байна. За дахиад нэг ач холбогдолтой зүйл нь бол өдөөгчийг саадуулах нөлөөтэй байна. Өөрөөр нөгөө хашил үсгэж байгаа өдөөгч уургийн биетийг тэрний уургийн дамжуулалт эсвэл тэрний бусад одоо хашлын урал үүсгэж байгаа тэр уургийн уралын одоо генийн түвшинд нь саадуулах боломжтой гэж үздэг юм байлээ. Тэр эдгээр судалгаанууд дандаа NTPI буюу одоо нөгөө нефакт фактор өндөртэй судалгааны ажлууд дээр ер нь бол нийтлэл дээр одоо өгүүлэх нийтлэгдсэн байт юм билээ. Тэгэхээр ер нь бол ач холбогдол нь бол алстаа одоо судлагдаад зарим нэг нь үр дүнгээ гаргацсан цаашлаад маш өндөр ач холбогдол үзүүлэх юм нэгдлүүд гэж яриад байгаа юм билээ л дээ. За нөгөө талаас бас хүний гидсний гатик буюу одоо гидсний микробиом орчин гэж ярьдэн шүү дээ. Тэрийг одоо эдгээр полифенолууд маш сайн зохицуулдаг. За хүмүүс мэддэг бол яг бас полифенолыг пребиотик гэж бас ярьдаг юм. Бид нар өмнөх дугаар дээр пребиотикийн тухай эслэхээр ярьж ирсэн шүү дээ. Тэгвэл яг тэрнтэй ижилхэн полифенол бас гидсэнд агуулгадах бидний ашигтай бактериудыг өсгөж өгдөг юм давуу талтай. Ашигтай бактери өсөд ирэхээр дархлааны тэнцвэртэй урвал явагддаг юм байна. Дархлааны тэнцвэртэй урвалууд явагдахаар харшлын өдөөлт багасж эхэлдэг юм давуу талтай гэдэг. Ингээд олон талаас. За гуравт нь хамгийн гол нь антиоксидант. Нөгөө өрөвслөөр харшлын өрөвслөөр ингээд нөгөө өрөвсөд гинтээд байгаа тэдгээр хэсүүдийн чинь хин очиж түрэн гал унтрааж ийн гэсэн шүү дээ. Тэр очиж эсийг хамгаалах вэ гэхээр антиоксидант чанартай эдгээр бодисууд маань очиж хамгаалж эсийг сэргээх, эсийг гимтлээс нь нөхөн сэргээж өгдөг юм давуу талтай байна. Тэгэхээр ингээд полифенолууд бол бүгд харшлын үед бол маш чухал юм. За та хэдийн ер нь бол полифенолын одоо имчилгээнд ч юм уу тийм сонсч ирсэн энэ имчилгээнд хэрэгжилж ирсэн полифенол гэж юм уу тийм сонсч ирсэн мэрэгжлийн юу байгаа юм. Би зүгээр саяхан нэг судалгаа хийсэн. Тэгээд энэ нөгөө Японд хийсэн яг нөгөө харшилтаа хүмүүс хэрэглүүлсэн судалгаа аахгүй клиник туршаа судалгаа гэсэн чинь нэг 22-оос 78 насны 60 хүнд кверцетинийг 200 мг тунгаар ерөөхдөө хэрэглүүлсэн байгаа юм. Тэгээ хэрэглүүлээд нэг 4-7 хоногийн одоо турш хэрэглүүлж үзэж байгаа. 4-7 хоногийн туршид хэрэглүүлж үзсний дараа тухайн хүмүүстэй нөгөө харшлын шинжүүд нь ямар байна гэдгийг одоо илрүүлж үзэхэд за тухайн хүмүүсийн нөгөө харшлын шинжүүд гэх юм бол нөгөө нүд захтнах, нус гоожих, за нөгөө найтайлгах, за хамар битүүрх гэдэг энэ шинжүүд мэдтгүүц ерөнхийдөө буурж исэн буюу эмнэлзүү шинж тэмдгүүд сайжирч исэн гэсэн юм ерөнхийдөө судалгаа байсан. Нөгөө Google-ээс хайхад ч гэсэн харшил бол антиоксидант ч юм уу харшил ба антиоксидант гэд хайхад хамгийн түрүүнд кверцетин гарч ирдэг тий. Тэгэхээр яг кверцетин нь болохоор флавоноид тий ургамлын яг яаж тэгвэл харшилд нөлөөлдөг. За тэгэхээр яг хэлсэнчлэн кверцетин ч өөрөө одоо хамгийн сайн байгалийн антигистамин гэж ярьдаг. Гэхдээ бас энэгээр зогсохгүй л тий. Кверцетин бол маш олон төрлийн одоо чиглэлээр олон төрлийн ач холбогдол үзүүлдэг. Гэхдээ харшлын дээр түрүүн ярьсан клиник судалгаанууд айгүй үр дүнгээ өгсөн байна. Энд чинь клиник судалгаа хийж байгаа гэдэг чинь хүн дээр хийсэн байна. За тэгээ хүн дээр хийгээд тодорхой хэмжээгээр шинж тэмдгийг бууруулад үр дүнтэй байна гэсэн. Тэгэхээр одоо нөгөө бидэд одоо харшлынхаа үед ямар нэгэн дархлаагаа дэмжих гээд одоо олон төрлийн дархлаа идэвхжүүлэгч хэрэглэж яхаар бодиттой судалгаан дээр тулгуурсан одоо ийм полифенол хэрэглэх нь чухал байдаг байна шүү дээ. За кверцетин бол ер нь бол түрүүний ярьсан харшлын маш олон өрөвслийн медиаторуудыг бууруулдаг. За өрөвслийн медиаторыг өдөөдөг тохиолол уургуудыг дархлааны генийн түвшинд нь зогсоож өгөх боломжтой гэж үздэг байна. Ер нь яг нөгөө гол одоо үйлчлэх одоо механизм юм бол. Тэгэхээр тэр мэдээж бусдад полифенолууд бүгдээрээ яг энэ зарчмын дагуу ингээд хүний биед харшлын эсрэг үйлдэл үзүүлдэг. Гэхдээ хамгийн илүү одоо эффект үр дүн үзүүлж чадж байгаа полифенол бол кверцетин байж таардаг.
Тэгэхээр бид нэр quercetin-ийг улирлын чанартай тоосны харшилтай хүмүүст хэрэглэж болгоно. За нөгөө талаасаа бас арсны архаг харшлын өвчлөлтөө хүмүүст хэрэглэж болно. Одоо бид нөгөө псориаз гэж ярьдаг атопик дерматит экзем ингээд эдгээр хэмжлэгэнд бол хавсраа хэрэглэхээр бол үр дүнтэй. Яг мэдээж дангаар нь хэрэглэх үр дүн гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ нөгөө харшлын дархлааг яаж идэвхжүүлэх вэ гэдэг одоо хайгаад байгаа хүмүүст бол бас сонголт олж өгч чадж байгаа гэсэн үг. Бас ялнаа нэг дааврын эмчилгээг бодох юм бол тэ удаан хугацаанд хэрэглэх боломжтой. Ер нь бол яг нөгөө гол эмчилгээнээсээ илүү бас нөгөө нэмэлт эмчилгээндээ дотроо илүү аюулгүй сонголт өгч байгаа гэсэн үг. Аюулгүй сонголт. Тэгээ мэдээж quercetin хэрэглээд ганцхан харшлын эсрэг үйлчлэгээний нөлөө үзүүлэхгүй л дээ. Бусад бас үнцгийн эмчилгээнүүтэй хамт хэрэглэх. Дээрээс нь өөрийн гэсэн одоо ач тусууд нь бас гаралтай. Одоо зөвхөн харшлын үед ч гэсэн биш. Quercetin маш олон төрлийн ач тустай байдаг тий. За бас нэг quercetin дээр нэг судалгаа үзсэн л да. Энэ дээр нөгөө улаан сонгоно гэдэг шүү дээ тий. Тэр шалгууд гэдэг. Тэгэхээр ер нь бол улаан сонгоныг харшлын үед ямар ач холбогдол үзүүлж байгаа юм гэдэг нэг клиник судалгаа хийсэн. Тэгсэн чинь ер нь бол улаан сонгоныг цитризин гэдэг бидний мэддэг антигистамин гэдэг. Нэг бүлэг нь одоо дан одоо цитризин хэрэглээд нөгөө хэсэг нь улаан сонгоны хандыг цитринцитэн цог ингээд хэрэглээд энэ хоёрыг хооронд харьцуулсан чинь хосгосон эмчилгээний одоо хүмүүс маань илүү харшил нь илүү сайн амжиж исэн гэж үзсэн байна. Тэр дундаа ялангуяа Таиланд одоо улаан сонгоныг хэрэглэсэн гэсэн. Тэгээд нөгөө яг тэднэрийнх нь нөгөө тэр сонгоных нь агуулмжинд дах бодисуудыг үзэхэд яг энэ фармакологийн ямар бодис илүү үзүүлээд байгаа гэсэн чинь quercetin олон хэлбэрүүд гарч ирсэн байлаа л дээ. Тэгэхээр ер нь бол эндээс үнсгэд бол сонгон quercetin маш өндөр агуулт юм байна. Нөгөө талаасаа бас яг тэр нөгөө улаан сонгоны харшлын эсрэг үйлчилж байгаа гол үйлчлэгч байсан quercetin болж таарч байна гэсэн үг байна. Гэхдээ бид нар яг улаан сонгоныг өдөр тутамдаа идээд яг хангалттай хэмжээгээр авъя гэвэл бас нэлээд хэмжээнд идэж ижил тий. Тэгээ баг сонгон үйддэг хүмүүс ч их байдаг үстэй тий. Тий сонгон дургууч хүмүүс байдаг тий. Угаасаа тэгэхээр бас амар хэлбэр байдлаар авах боломж байна. Бас өндөр тунгаар. Тий тэгэхээр одоо өнөөдөр энэ quercetin хэдүүлээ танилцуулж байна шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол яг quercetin бол алимнд бас их агуулгатай. Тэгэхээр бидний л нөгөө С витамин өндөртэй гэж боддог зүйл болох нь гол цаана одоо яг үйлчлдэг гол байдс нь бол quercetin байж таарч байгаа юм шүү дээ. Эрүүл мэндийн хамгийн их өндөр ач холбогдол үзүүлж байгаа. Сүүлийн үед бас quercetin-ыг яг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч гэсэн айгүй хэрэгэлдэг болсон мөлий тий. Тэгэхээр бол нөгөө нэг яг арсны харшлын үед бас айгүй сайнаар нөлөөлнө гэж байгаа боловч яг арсанд гоо сайхан талаасаа бас ч гэсэн айгүй сайн нөлөө үзүүлдэг. За тэгээ quercetin бол бас маш сайн дархлаа дэмжиж өгдөг тий. Тэгээ яг quercetin өөрөө нөгөө маш олон үйлдэлтэй байхгүй олон юм зэ. Тэгэхээр тэр болгоныг нь бас хэлээд байх. Өнөөдөр сэдвээс тосгоо. За тэгэхээр ингээд тий. Тэгээ гол quercetin гэдэг зүйл маань бол байгалийн гаралтай антигистамин юм байна. За түрүүний ярьсанчлан иммунотерапи эмчилгээтэй төстэй удаан хугацаанд хэрэглэхэд үр дүн үзүүлэх боломжтой. Гэхдээ илүү одоо гаж нөлөө багтаа аюулгүй сонголт хямдхан сонголт болох нь шүү дээ тий. Иммунотерапийн бас нэг хэлгээд бас жоохон төгөлөө тал нь өртөг өндөртэй болчтой. Тэгэхээр тухайн нөгөө харшил өдөөгч бас мэд одоо илрүүлэх тий. Тэгээд тэр эмчийн одоо ялангуяа хяналтан дор тэр өдөөгч багаар заавал авах шаардлагатай болчтой. Тэгээ тэрийн ерөөсөө нөгөө бас нэг нөгөө өдөр алгасч болохгүй. Яг ингээд удаан хугацаанд хэрэгжилж байгаа тохиолдолд нь ямар нэгэн өдөр бол алгас амар жоохон. Тэгэхээр тэдгээрээс илүү маш өндөр одоо судалгааны тий нийтлэгдсэн үр дүнгууд нь тодорхойлогдсон полифенол болох одоо quercetin бид нар бас харшлынхаа дархлааг дэмжихэд бол хэрэглэх боломжтой байна. Тэгээ бас нөгөө харшлынхаа яг имчилгээтэй хавсарч хэрэглүүл илүү үр дүнтэй тий. Одоо бид нар чинь мэдэн шүү дээ нөгөө харшлын үед бид нар чинь нөгөө антигистаминыг удаан хугацаанд хэрэглээд байдаг. Тэгэхээр антигистаминыг удаан хугацаанд хэрэглэхээр бас бид нар буцаад нөгөө гаж нөлөөлрээд байдаг шүү дээ. Дор ажил нөгөө нойрмоглон, за юмаа нөгөө мартаж санана. За дээрэс нь нөгөө хадад жоохон чичрах гаддаг юм бид. Бас тасал үүсдэг тий. Яа нөгөө гистаминыг рецепторч бол хүний одоо
маш олон төрлийн эсэд агуулгадж байгаа шүү дээ. Тэгэхээр антигистамин хэрэглэхээр тэдгээр одоо агуулгаж байгаа бас физиологийн үйл явцууд дарангуулдаг аюултай. Тэгээ ер нь бол гистамины юмнууд яг сүүлийн үед маш сайн юмнууд гарч ирж байгаа антигистаминууд. Тэгтээ нөгөө хэр их цус тархины хоргийг давж ин төдөж ийнэ. Тухайн нөгөө нойрны одоо тэр өсөрг нөлөө үзүүлдэг. Гэхдээ зарим бас антигистаминыг бид нойргуудлын үед ч гэсэн ашигладаг л та. За тэгэхээр бас илүү гаш нөлөө багтаа. Ер нь бол яг кортизоны хэрэглүүл антигистамины хэрэглээг бууруулж болно гэсэн ач холбогдлыг ер нь л эрдэмтэд хэлдэм байлаа. За хэрэгтэй мэдээлэл өгсөн хоёр эмчтэй бас баярлалаа. За тэгэхээр бас өнөөдрийг бас товчхон яриул те. Харшлаа бас зөв онцлуулад тэгээ бас хашил үүсгэгчээс хол байгаад тохирсон зөв эмчилгээгээ мэрэгжлийн эмчийн зааврын дагуу тохирсон тунгаар хэрэглээрэй гэж зөвлөж байна. За бас тэгээд давхар хажуугаар нь эмчилгээтэйгээ хавсраад бас манай кертстенийг хэрэглэх юм бол илүү үр дүнтэй тий бас гистамины хэрэглэг бууруулна. За тэгээд манай бас кертстен маань бас өндөр тунтай агуулмжтай байгаа. Нэг капсултаа 500 мг агуулдаг буюу ерөөхдөө бол өндөр тунтай. Тэгэхээр та бас өнөөдрийн манай подкастын сэдв та бүхэнд хэрэгтэй санагдсан бол бас та харшилтай бол манай кертстенийг өөртөө бас эмээ сангас худалдаа авах боломжтой байгаа. За. Дуусах уу? За, хоёр эмчтэй бас баярлалаа. Бас цаашдаа ажилтнанд амжилт хүсье. За өнөөдрийн манай подкаст үгээр дуусж байна. Та бүхэнд хэрэгтэй санагдсан бол бас дараагийн манай подкастаар эрүүл мэндийн бас амьдралын зөв хэвшлийн талаар илүү сайн мэдээлэл авахыг хүсэж байвал та манай подкасттай хамт байгаарай. Бас лайк дараарай, комент бичээрэй. Асуух зүйлс байх юм бол бас комент бичээрэй. Би дараагийнхаа дугаараар ч гэсэн комментуудыг харж агаад асуултанд нь хариулах болно. Бас бид нөгөө сэдвээ сонгох боломжтой тий. Тийм, бас юуны талаар илүү ярилцмаар байгаа сэдвээ ч гэсэн комент хэсэгт бас бичиж болно. Бид нар тэрийг бас харгалзан үзнэ. За тэгээд өнөөдрийн дугаарт хамт байсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн хонхоо дараарай, битгий мартаарай. Тэгээд манай суугтай дандаа хамт байгаарай. Бид дандаа хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. За тэгээд Пармашинтай хамт 1% илүү байцгаая. Баярлалаа. За баярлалаа.